Өнөөдөр одоо ажил төлөвлөсөн байгаа. Заруу 30 дүүл. Хүмүүс асуудал хаана байр авах вэ? Занаа хаана байр авах вэ гэх. Энд чинь тэгэхээр хоёр дахь нүуний хашаа юм тийм үү? Нэрп салхилах юм тийм. Тийм яг Төгчүүлсэн тавьсалтай юм шүү дээ. Баярлалаа. За. Ок. Тэгээд. За өглөөний минь цагаан амарцгаас нөө. Өнөөдөр даваа гараг байгаа. Би өлөдлөхийн агент Занаа байна. Өлөдлөхийн агентийн ажлын нэг өдрийг би та бүхэндээ танилцуулъя гэж би бодоод өөрийнхөө нэг өдрийн ажлыг танилцуулъя. За хаяа өглөөг би Эрдэнэтевсийн хажууд өдрөнд Ланд марк гэж шинэ одоо буудлын үйлчлээ. Тэрний доор аягүй гоё өглөөний цай гардаг шиг уугч байна. Өнөөдөр олон ажил төлөвлөсөн байгаа. 4 айлын газар зарагдсан байгаа. Өнөөдөр бичиг баримтыг шилжүүлнэ. Тэгээд Grand Garden дээр 3 өрөө орсон орж иж байгаа. Тэрийг гэрээлнэ. За тэг өшөө бас 2-3 ажлууд байгаа. Тэрийг би тэр яг тэмдэглэсэн байгаа харж байгаа та нартай хэлье. За ингээд өглөөний цай хамгийн чухал гэж би боддог юм л да. Тэгээд цайлчаад дараагийн ажлыг хэлье. Бана. Окей. Санаа шахамарсан уу та? Заруу 30 дүүл. Тэгвэл өлөдлөх агентийн онцлог цагийн менежмент өөрөө тохируулж чаддаг байх хэрэгтэй. Би бол одоо үйлдвэр эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Одоо бараг 20 жил, 22, 3 жил ажиллаж байна. Тэгээ яг энэ өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө юм юугаар хүслээр өөрийнхөө цагийг зохицуулаад ажиллаж чаднаа, ажил амьдралаа зохицуулж чаднаа гэдэг энэ салбарт орсон юм л да. Одоо баг 2 жил болж байна. Агентээр заруулж байгаа ганц онцлог чинь ерөөсөө л хүнд цаг хугацааг нь хэмнэж өгдөг. Энэ олон байр зарсан энэ дата дээр таны байр ямар үнэлгээтэй байна, ямар үнэлгээгээр зарагдах уу, хаана ямар байршилд зарагдах уу, за ямар үнэтэйгээр зарагдах уу гэдэг чинь агентуудын яг энэ мэдлэг мэдээлэлтэй одоо үндэслээд энэ таны байрыг чи яг тухай тэр сонирхдаг хүнд, сонирхож байгаа, захиж байгаа хүмүүст нь холбож өгдөг юм л да. Энэ бол маш чухал л да. Ерөөсөө л хүмүүс чинь одоо агентлал уцтаад асуудаг байхгүй. За хаана ямар байр байна? Надад хийх гээд байна, надад ингэх гээд байна. Би тэр чи байраа заруулмаар ямар үнэтэй байна гэж асуудаг л да. Энэ болгон дээр дата мэдээлэлүүд бид өгөөд ингээд таны 8-аг одоо таны өлөдлөхийг маш одоо асуудалгүйгээр эрсдэлгүйгээр одоо худалдан борлуулдаг юм л да. Энэ бол маш чухал юм шүү. Харин маш чухал нь үйл хөдлөлийн агент гэдэг чинь мэрэгсэн байх, санхүүгийн зохицуулахаар сургалт явуулдаг байхгүй. За тэр сургалтандаа суугаад сертификатаа шалгалтандаа тэнцээд авсан байх шаардлагатай. Ийм агентууд одоо ажиллахад одоо найдаж бид бүхэн үйл хөдлөхөө заруулахад ямар ч эрсдэл байхгүй. Энэ болгон бол хамгийн найдвартай л гэж би хэлмээр байна л да. За өглөөний мэд энэ 7 хоногт нөгөө их хаадын маань 3 өрөө банкн дээр яригдчихэж байгаа тий. Энэ нөгөө их хаадын лавлгын хүмүүстэй тэнэс. Мөн шүү найз минь хэлдэг аа тийм үү. Одоо чи нөгөө эзэнлэгөө яриад. Гэртээ байгааг нь асуучих. Тэгэхээр би эдийн засагт авуулж байгаа зургуудаа авангуудаа гялс өнөөдөр гэлцүүлчих байхгүй. Тэгээ ер нь бол өнөөдөр дутчих юм. Найз надад уцтай хэлдэг. Энэ төвч байгаа нэг гараж шүү. Энд чинь тэгэхээр хоёр дахь нүуний хашаа юм тийм үү? Болж шүү дээ. Болж юм. Байшин бол дотроо тийм үү? Байшин дотроо нөө гэсэн. Эрдэнэт 74 он 60 мянган хүн ам оршин суухаар бүр анх төлөвлөгдөж байсан байна л да. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид болон түүний гэр бүлийнх нь амьдрал гэсэн анх төлөвлөгөөнд орж. Одоо бол 2025 он 130-40 мянган хүн ойролцоогоор амьдарч байгаа шиг. Тэгээ хороолууд маань нэмэгдчихлээ байна л да. Хөргөжж जैन. Үйл хөдлөлийн салбар тэр дундаа тэрийгээ дагаад хөргөжж जैन л да. Маргад за тэгээд ингээд урагшаага 2-ын А за ингээд хоошоо буддаа гэж ерөөсөө хотол бүр маш сайн хөгжиж байна. Хүмүүс асуудал хаана байр авах вэ? Занаа хаана байр авах вэ гэдэг. Та метр квадрат худалдаж авахгүйгүй.
хамгийн гол нь орчин тэр барилгын чанар тэр бусад одоо орчин хүүхдүүдийн аюулгүй байдал тоглоомын талбай одоо юу байдгийг те бүхэл юмэд зөвлөдөг юм л да. Одоо яг хотны зохион байгуулалтаа одоо хэдхэн хотхнууд байдаг шүү дээ. За би нэг ийм боломжтой байна. Тэнгуут би яг зөвлөдөг байхгүй. Таны хэдийн зорилго хэдэн хүүхдтэйгээс ахуулаад одоо мэдэж аваад өрөөний тоогоос нь ахуулаад байдаг. Мөнгөний эдийн засгийн хувьд янз янзын асуудлууд байдаг. Тэрэнд нь бас зөвлөгөө өгөөд та бол яг ингэж авах боломжтой. Ийм ажил хийж байвал ингээд одоо бүр тэтгэврийн насч байд юм тэр бүхэл юмд би зөвлөгөө өгөл ингээд аль болох тэр хүнийг одоо сэтгэл ханамжтай байлгах гэж л би бүхэл зөвлөгөөгөө өгдөг юм л да. За одоо ингээд маргад дээр 3 өрөө орж ирсэн юм л да. Энийг би зургийг авах чинь ажлын явцдаа танилцаад яг энэ үзүүлж байгаа зураг авж байгаа байдлыг би та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Угаасаа одоо нэг шинэ залуу хосууч чинь яг энэ тавилгын асуудал одоо зүгээр нэг байраа авчид хоосон байранд төрөл ороод тэгээд дахиад нэг өөр шир хийгээд дахиад нэг яадаг шүү дээ. Энэ барилгын гонцлог нь бол тавилганууд нь бүгдээрээ бүх энэ ор мор энэ хүүхдийн шкаф одоо юу хэрэгтэй те бүхэл энэ тавилганууд зүгээр цаглаа бараагаа аваад орж ирэхэд бас давуу тал байна те. Одоо обоо шиг хэдэн жил солиод авахгүй шууд угааж ирчих. Эдгээр шууд угааж ирчих шууд буцаад гэрэл мэрэл айгуу гоё чамын хийлгсэн байгаа. Мастер уртны өрөөт юм лээ маань. Аа. Бас энэ дээр хүртэл тавилгаа хийгээ шийдэд өгсөн юм тий. Яг энэ жишээтэй ерөөсөө зөвхөн цахилгаан бараагаа аваад ороод яг аваад тий амар хүртэл төвчүүлсэн тавилгатай юм шүү дээ. За манай хаус амны орон сууцсан юм. 268 м квадрат тахгүй. Тэгээ нэг давхар бол том өрөөний одоо энэ булангаа ашиглаж цонхны хэмжээг айгүй гол томоор хийчихсэн. Тий. Галзуухны тавилга бол энэ галзуухны тавилга айл бол үлдээх. Энэ бол шинэ дандаа шинэ тавилганууд багхгүй. Тийм галзуухны тавилга гэсэн. Дулаан шавны халаалттай. Хавар намар нэг ингээд нэг хүүтэн халаалт зогсчихор хүүтэн болчихсон шүү дээ. Тэгэхээр шавны халаалтаар шийдсэн. Бойлероор халдаг. Гэхдээ эко оруулч нэг одоо 5 шугам явж байгаа байхгүй. Тэгэхээр төвийн халуун хүрдэг уснууд бүгдээрээ хангалтсан. Тэр бойлер хэрэг байхгүй л гэсэн үг тийм. За энэ бол ажлын өрөө. Ажлын өрөөн дөрөв тэгэл яг нэг давхартай маркийн блок байна. Тэгэхээр дулаан халдаг маш бага. 4 өрөөтэй. Жижиг өрөө. Хүүхдийн өрөө бол нэг хүүхдээ болгож байна. Энэ унтлахны өрөө аав ээж энэ. Тийш террастай. Мастер унтлахны өрөө байна. Мастер унтлахны өрөө. Хоёр мань танилцаарай. Баантай 0 дүүштэй маш гоё шийдэж өгсөн. За энэ мөн том цонхтой харуулцтай 2 давхар харуулцтай. Бас л нэг хүүхдийн өрөөг хийлгэж болно. Сүүл зочны өрөө хийж болно. Зохион байгуулалттай. Маш гоё одоо сэтгэлээ гаргаж хийж исэн юм билээ. Анх өөртөө амьдрын гэж бас хийжсэн юм билээ. Нэвч салхилах юм байна тий. Яг агарын солилцоо бол маш сайн. За энэ одоо сүүлийн өрөө. 4 өрөөт нь амар хөрөө. 4 өрөөтэй. За энэ унтлахны өрөөнүүдийнх нь гэхдээ метр квадрат нь аюу том. Одоо жижигхэн зөвхөн нэг ороод нэг багтахгүй байх жишээ тийж дээ. Эднийх бол аюу том. Үнийн дүн нь 550 сая. Боломжийн үнэтэй. Голомт банкны 1%, 1.1% ГОК ажилчдын амны орон сууцны зээл гэж байдаг. Урт хугацаатай. Тэр нь ч гэсэн хамрагдаж болно. 2 машины зогсоолтой. Дулаан гаражтай. Тэгээд нэг дулаан гаражаас шууд гэлэг ороод ирдэг. Баярлалаа. За. Ок. Тэгээд. Ок. За. За ингээ миний нэг өдрийн ажилд танилцсанд баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Агент хүн гэдэг чинь ер нь бүтээлч байдаг юм шүү. Агент хүн гэдэг чинь таны цаг завыг маш их хэмнэдэг шүү. Агент хүн гэдэг чинь тантай байр авах гэж байгаа яг танд санхүүгийн болоод, хуулийн болоод бүх тэр боломжуудыг чинь зөвлөж өгдөг юм шүү. 94 44 11 11 гэсэн утсаар надтай холбоо бариараа. Одоо би аг гүнж гээд манай компанида төслийнхэн гэрээ хийсэн байгаа барилгын явцтай танилцах гэж байна. Ингээд анхаарал хандуулсан дахин баярлалаа гэж хэлмээр байна. Танд амжилт хүсье.